нэвтрүүлэг. Сүлдэт багны дэргэдэх ширхэг энэхүү чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл их орон минь бий. Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас тэртег Хилийн баг нь хүртэл инхри нутаг минь бий хэмээн Монгол Улсын соёлын гай цэцгэлтэн ардын өрн зохиолч Төрийн шагналт Пунцгийн Бадарч их орныг хилээс шүлэгтээ сэрүүлэн бичсэн байдаг. Өглөөний нарнаас үдшийн бүрий болтод торгон Хилийн халдашгүй дархан байдал тусгаар тогтнолын төлөө цаг наргүй ажиллаж байдаг хүмүүс бол хэлчихэд юм. Монгол хүн бүрийн үнэт шүтэн болсон их орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаад гавьяаны амралтандаа харсан Ахмад Хилчний загтлыг бид энэ удаад онцолж байна. Хилчид нэгнээ орхитгүй гэдэг гавьяаны амралтандаа гарсан Ахмад Хилчнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр Хил хамгаалах ерөнхий газар болон Хилийн ТЭК 250 дугаар ангийн хамт олон энэ удаагийн дугаар дээр хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Нэвтрүүлгийн оролцогч Ахмад Хилчнтэйгээ уулзахаар ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн уран бүтээлчид бид Хөвсгөл аймгийн Улаан улсмын Тунгуудахгүй зарих болно. Бидэнтэй зүг байгаарай ТV8. Алтан шаргал өнгөөр гойсон намрын урт өдрүүдтэй хамт тавилан нэвтрүүлгийн 64 дахь дугаараа бэлтгэхээр их орны минь хойморт орших Хөвсгөл аймгийн Улаан улс сум руу анх удаага очихоор болсон нь энэ билээ. Эдэр залуу насандаа их орныхон төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаад дарахтын цэнхэр хотгорт суурьшсан Эгэл Хилчнийхэн хүсэлтийг биелүүлэх их үйлсэд нэгдсэн мөрдөс нэгт нөхд нь уран бүтээлчид биднийг өгтөн авлаа. Баг хамт олон бидний зорьсон газар болох Улаан улс сум хүртэл зам бартаа саад ихтэй учир Хөвсгөл аймагт байрлах Хилийн ТЭК 257 дугаар ангиас бидэнд унаа болон баг гаргаж өгсөн тул өглөөний ургах нартай уралдан их аялалдаан үргэлжлэн гарсан юм а. Тавилан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын оролцогч Ахмад Хилчин Батхуйг нь Хөвсгөл аймаг дахь Хилийн ТЭК 257 дугаар ангийн ТЭК 298 дугаар салбарт 25 жил ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарсан байна. 1993 онд байгуулагдсан тус салбарын хамт олон ажил хөдөлмөр амжилтаараа бусдыгаан тэргүүлэн 2004, 2008, 2011, 2020 онуудад тэргүүний хамт олноор шалгарч байсан байна. Бэлтгэл ахлагч Галууд хогтой Батхуйг маань 2007 онд харуулын дараа гарах томилогдсон ирж ажиллаж байгаад 2011 оноос механик жолоочоор ажиллаж байгаад 2014 онд Цэргэн дэдгүрт суусмаа. За мөн тэгээд энэ орон нутгийн суманда одоороо ажиллаж амьдарч байгаа. Ахмад Хилчин гэдгээрээ хамт олонтойгоо мөнгөний үйлдэл холбоотой ирж зөвлөгөө тусалцаа өгөх. За шинээр томилогдож байгаа залуучуудаа мөн үлгэр дуурай сургамж өгөх маргаар ингэж мөнгөний үйлдэл холбоотой ажиллаж байгаа. Ахмад Хилчин маань одоо танахтай ойрхон уу гэр нь юм? За одоо энэ сумын төвд байрлаж байгаа эндээс нэг 500 метрт байрлаж байгаа. Ахмад Хилчинтэйгээ одоо Тунгуудахгүй очиж уулзах болно. Тэгээд энэ дээрээс та бүхэн маань газарчлаад явж өгч болох бах тий. Болно. Тэгээ. Онгон дагшин байгалаан тэржигт нь хадгалж чадсан Улаан улс сумын байгалийн үзэсгэлэн харсан хэний ч сэтгэл огшиж их орноороо бахархах сэтгэл төрөх нь гайхалтай. Энэ л сайхан хангаад ажил амьдралаа холбосон Ахмад Хилчинтэй уулзах цаг инхүү боллоо. За би өөрөө болохоор Дорногов аймгийн Сайшин сум 88 онд цэрэгт яваад тэгээд цэргийн албаа дуусгаад тэгэл Дорногов аймаг дээр ер нь ажилласан да. Тэндээ ажиллаж байгаа 96 онд Хилийн цэрэгт рүү орсон. Тэгээд Дорногов болоо отроод очиад Аринжин Нэмарнда гэдэг орнодоо анх уулзч байсан. Тэгэд би шууд тэндээ үлдсэн шүү дээ. Бүтэн нэг сар застав дээр гэр орноо нүүдгээгөө. Тэгээд тэнд анх гандэрлаа ихэрж ээжээ. Тэгэл заставын жолоочоор ороод
Сарын дараа 1 сард гэр бүлээ авчиж. Том охин маань гарцсан. Тэгээд нөгөөд очижсэн. Тэгээд тэндээс амьдралаа ихэлсэн хилчин гэдэг юугаар агуулж эхэлсэн дээ. Тэрэндээ их бахархаж явдсан яах нь. Тэгэхээр бас гой нутгаас ажил амьдралын гаргаа эхэлсэн байгаа шүү дээ тий. Цэргийн албанд ажиллаж агаад гэргийтэйгээ танилцсан уу? Гэхдээ 93 онд 92 онд бид анх танилцаад 93 онд айл гэр болж ирсэн. Говийн залуу хотын бүсгүй хоёр яаж яваад энэ сайхан нутагт ирээд сурч юу? Энэ их төвхтэй би 1996 оноос Хилийн зэрэгээр явж байгаад 2005 онд газрынхаа боловсруулалтанд би өргөдөл өгч ирсэн. Хангаа үзмээр байна сайхан. Говийн хангаа үзмээр. Тэгээд тэр үсэлтийг минь үлээж аваад 2005 онд хэнти юм уу Хөвсгөл аймгийн аль нэгэнд л явах юу байна да гэсэн. Би Монголын шивсээр Хөвсгөлд явъя л гэж байсан. Тэгээд шууд томилогдоод энд 4-р став гэж байсан манай энэ став. Энэ ставроо шууд өгчээсэн да. Хилчин гэдгээрээ өргөлж омогшиж бахархаж явдаг юм уу гэдгийг би таны цагтл дээрээс харж байлаа. Тэгээс та бид нар чинь хилчин гэдэг утгаараа маш сайхан байдаг. Энэгээр бахархаж явдаг. Ер нь тэгээд хилээ манай авж яхаа сайхан мэз. Хамгийн жаргалтай юм тарил байдаг. Хилийн зөрчлөгөө тайван хилээ манай авж явах. Бид нар чинь 15 хоногоор явцдаг. За гэрээсээ юу? Тэгээд энэ Орос улбаны улсын хил дагуу явна. Дандаа тайгуул модон дондор явна. Шавар намаг бороо. Тэр болгоноор чандрахгүй л явж яж тэгэл. Цэргийн амьдрал хүнийг их гоё төлөвшүүлдэг юм. Тэрэнд нь маш сайхан бахархаж явдсан шүү дээ би бол. Залуугаасаа эхлээл явцсан болохоор. Тэтгэвтэй харсан ч гэсэн ер нь хилээ албаа өгүүлнэз. Өгүүлнэ. Одоо заримдаа хамт явъя энэ төр гэдэг юм бид нар ч. Орон дээл дээр нэг 15 хоног яваад ирэх. Би өнгөрөөл модон дотор унтаад явах. Ачин хээрийн цай хоол идэж явбал. Ахмад Хилчин Батхуйг ээжтэй хүн сайхан юм а гэдэг үгийг хань алтан зулаасан сонссон түүний зүрхэнд гүн тусжээ. Учир нь түүний нэгэн насны хань алтан зул төрсөн ээжээсээ холдоод хагас 100 жилиг үдсэн харамсалтай тавилантай нэгэн. Энэ одоо энэ юу ээж нь их сургалдаг байсан би ээж нь алах гэж. Тэр болгоноос бэ та. За ер нь тэгээд нэг хидчин хүн чинь бас цаг зав гардаг юм байна. Заримдаа ийш тийшээ нэг сүлжээ холбоо барихад хэцүү байдаг. Чигээ хэрнэз? Ярин бодлоо гişрэн залуу байхдаа ч ээжтэй хүн сайхан энэ төр гэж л байдаг. Тэгээд уг нь ээж маань амьд байдаг л байхдаа л гэж ярьдаг байсан. Хүн ихтэй хүн гэдэг чинь жаргалтай байдаг гэдэг утгаар нь ер нь ч тэгээд нэг элевгүтэн болгочих юмсан, харуулчих юмсан тийм ээ. Хөгшин настай ч ямар ч байсан. Одоо нэг 70 гарцсан байдаг болов гэж боддөө шүү дээ та. Уйланд уран, өгөнд цэцэн, дөргөн шуурхай, заставын хар нүдэн бүсгүйчүүдийн дунд лавлах нэрээрэн алдаршсан хөнгөн шингэн цангинсан дутаа энэ бүсгүйг алтан гэрлийн алтан зул гэдэг. Тэрээр нөхөр Батхуйгтайхан хамтын амьдралаа эхлээд 20 гаруй жил болжээ. Эргэх орчлон ээжлэг тавилангийн жамаар тэд хорвоог чимэх хоёр сайхан охинтой тэдний үргэлжлэл болсон хоёр зээтэй болж хэдийнэ өвөө эмээ болцгоосон байна. Танаадаг их үзэсгэлэнтэй сайхан. Тий. Тэг юм. Эсвэл бахгүй бахан аргагүй нөө Монголын шавцаар эн чин дархтын цэнхэр атгах шүү дээ. Гэвч манай хувьд хотын бүсгүй гэсэн тий. Тий, уул нь хотынх байсан. Хотынх Улаанбаатар хотын Яармгийнх. Тэгэл нөгөө бүсгүйг нь цагаан зэр хоёр нутаг гэдэг үстэй. Тэгэл Хилийн цэргийн хүн дагаал одоо Монгол улсынхаа өмнөд хилээс хойд хил хүртэл явуулаа да. Тэгээ одоо заримдаа болохоор Дорногов болчтiin. Одоо бол би өөрийгөө Хөвсгөл аймгийн Удлаа улс сумын хүн л гэж боддог. Тэгээ би бол хилчин хүний гэргий болсноороо айгу бахархдаг. Ер нь Хилийн цэргээрээ их бахархдаг. Тий, Хилийн цэрэг айгу сайхан. Бид нар ч одоо Монгол улсын ястаа нэг 21 аймаг 330 сум танилтай шүү дээ. Ер нь Монгол улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа энэ сайхан
хэлчин хүний гэргий байна гэдэг бол зүгээр л нэр төрийн иргэм да. Өсгөөний тийм бас л нэг бахархал. Яг гоо эмэгтэй хүний хувьд бол хэлчин хүний гэргий байна гэд алдах юм ихтэй. Мэдээж тэр хүн мэрэгжил боловсралтай байсан ч гэсэн ингээл дандаа хөдөөгөр явна, тэрийг ашиглах боломжгүй болно. Тэгэл бас нэг гоё сайхан тийм умарт нь ер нь юм болгоно хайжиж хэлийн цэргийн хүний гэргий болно шүү дээ. Тэгтээ сайхан олон сайхан хамт олон. Ер нь тэгээ манай хэлийн цэргийн яг нэг гэр бүл шиг байдсан шүү дээ. Тий, хаач байсан. Бидний их олон став, төдөөний став, сумын төв дээрх став олон л газар ажиллаж байлаа. Бүгдийн өөрийнхөө гэр хөдлөж боддог. Хизээж бие биенийгээ мартадгаа. Тэгэхээр сайхан юм аа. Хичээ маань хувьд хүүхэд нас нь Улаанбаатар хотод өнгөрсөн. Улаанбаатар хотод өнгөрсөн. Улаанбаатарт Ярамгийн дэнжид өнгөрсөн да. Ярамгийн дэнжид 41-р сургууль. Одоо тэр үед ажлын орон гэдэгс ажлын орон 41-р сургуулийг төгсөж байсан. Би чинь орос хэлний багшаар бас суралцж эхэлж байлаа. Тийм тэгэл орос хэлний багш болохоос илүү нөхөр хэрэгтэй гэл нөхрөө дагаад явцсан түнэлтэй тийм хэл рүү орсон. Тэгээд нөгөө хөдөөгийн застав дандаа цэрэгтэй застав тогооч, ариун цэрийн зааварлагч тийм тэгэл холбоочин одоо хийгээгүй ажил аахгүй тийм л ажлууд хийжсэн тийм. Тэгэл нөгөө цэргүүд халагдсны дараа цагийн манаа зана заставын жижигэр ерөөсөө өөр хийж байгаагүй ажил аахгүй. Тийм л ажил хийж бас ойдлчнаар ерөөсөө ажиллаж үзээгөө. Тэгээ би боддсон маа хэлчин хүний гэргий болохоо мэдсэн бол нэг хайхтар олон мэрэгжил зэрэгжил эзэмшээд авах шаардлагагүй. Айгүй сайхан тоогоочийн дамжуунд явчих л байж байгаа. Би анх нөхөртөөс ахтараас хоолч хийж чаддаг байсан. Тэгэл энэ хэлийн цэрэгт очиод ер нь хэлийн цэрэг намайг амьдралд сургасан гэх юм уу да. Амьдрал сургасан. Тий, хэлийн цэрэг намайг амьдралд сургасан. Хүүхдүүдийн маань багнаас тэгэхээр аав ээж хоёроо дагаал хэлийн цэстав. Тий, миний хоёр охин хоёулаа хэлийн цэставт өссөн. Ер нь сургуульд ортлоо. Тий. Тэгээд хэлийн цэставын хүүхдүүд яаж өсдөг гэдлээ тэрэн шиг л өссөн. Цэрэг агаа нарыг дагаал нэг цэргийн перрон дээр оройн тоонд гүгэл өглөө цэрэг агаа нартай хамт өглөөний тоон жигсаал. Тий. Цэргийн хоолнд хамт хооллол. Тэгээд явхээс ямар сайндаа манай баг охин жижүүрээ машин гэж хэлж зарж байсан. Ер нь цэставын хүүхдүүд голцоод өгдөг бах уу. Тэгээд хаяа охтууд маань хүүхэд насаа дурсаж ярихад тэр цэстав өнгөрөөсөн хүүхэд насаа үнэхээр бахархалтай ярьдэн штэ. Үнэхээр гоё гэл. Тэр цэстав тэгжсэн, энэ цэстав тэгжсэн, тэр ах тэгжсэн гэл. Аавыгаан эрт алдсан ч өвөө, эмээ, авгах нарынхан хайранд омбож, эрг танхи өссөн тэрээр нас явж, намб суухын хэрээр ээжийнхэн тухай бодох нь олонтаа болжээ. Хаа нэгтэй байдаг бол гарыг нь бүлээн байхад нь ганцхан удаа атгахсан гих хүсэл түүнийг шаналгасаар л. Эгчин маань хувьд ижидтэйгээ их олон жил уулзаагүй гэсэн. Ер нь ээж охин хоёрын төрөгцөн амьдралын эхлэл хизээ хаана тавигдав яг юунаас болоод энэ олон жил би бинийгээ тэгээ уулзаж чадлагүй ардаа одоо энэ олон жилийг Төрсний гэрчлэгэн дээр аав алтан гэрэл гэж төвшингийн алтан гэрэл аавыгаа би сайн мэдлээ амаа намайг сөөхтэй хад өнгөрсөн. Тэгээд шарав доржин амжилмаа гэж нэг хүний нэр байдیں۔ Тэр болохоор ээж гэж бичээстэй байдаг. Тэгээд би тэр хүнийг яг ухаан орсон цагаас нааш ерөөсөө үзэж харж байгаагүй. Тэг ер нь л амьдралдаа би ээж гэдэг хүнтэйгээ уулзч үзээгүй хүн байхгүй юу. Би өвөө эмээд өссөн. Зөвхөн өвөө эмээгийнхээ ярианаас тухайн цаг үе би өөрөө мэдгүй болохоор мэдээж хүн болгоны бас тухайн үед хандлага харьцаанаас болсон байж бодлоо нөгөө эмээ хоёр мань болохоор ээж чинь чамайг 2 сартаа даавтаж орхиод явсан л хэдий. Тэгэл тэр халах голын сангийн ажгаас аав нь бас нэг өнгөрөхөөс өмнө их байхад ярьж ирсэн 2 сартаа охиноод тэрвэрэд битантаас сүйтэй онгоцсон сууж исэн гэд. битантаас сүйтэй. Тий, нэг тий одоо намайг хооллох охин мөн орилоод айгүй хэцээсэн. Тэгээд онгоцсон таарсан нэг хүн яагаад яасан гэж асуусан л юм шиг байгаа юм да. Тэгэл ингээд итээр ээжгээ олсоод гэсэн охиноо өргүүлчих гэсэн өгч чадаагүй гэж. Тэр намайг аав ээж хэрэг тавцсан. Өгсөн. Тэгээ өвөө эмээ хоёр маань намайг өсгсөн. Үнэхээр хайр дөөр өссөн би. Хайр одоо авч болох тийм хүүхэд насны бүх ажраад тэр хоёр хүнээс авсан. Тэг жаргалтай өссөн. Нэг ээжээр бол дутаагүй. Гэхдээ бодогддог л байсан л та. Аав ээжийн тань хайрыг өвөө эмээ хоёр маань өгсөн тий. Манай өвөө эмээ хоёр өгсөн. Манай эмээг даваагийн норчмаа гэдгээс тухайн үед ярамгтай бол яг ногоон норчмаа гэд суутад амчин хүн байсан.
Тийм дамчин гэж нэрлэдэн тий нөгөө орс дэлгүүрээс юм аваад тэгэл тэрийг их хөөрхөн сэргэлэн зарчдаг. Би боддоо эмээ маань яхад цаг үе олоогүй төрсөн байсан юм уу? Одоогоор бол айгүй мундаг бизнесмен байсан байх болоо гэж бодъё. Өвөө маань болохоор насаараа аршины үлдэрийн нэгдэлтэй шевроны үлдэр гэж байсан юм. Тэнд ер нь тэгэл жирийн ажилчнаас өсвөлөл дарга цэрэг энэ төр явсан юм шүү. Тэтгэвртэй гарсан тийм борлуулсан. Шадвын төвшин гэж юм байсан. Таны аав эрт өнгөрсөн. Таны аавын дараа таныг өсгөжүүлсэн өвөө эмээ мөн л удаагүй өнгөрсөн биш үү те. Тэгэхээр та хин дээр манай аавын дүү өсгсөн юм бэ? Миний аавын дүү төвшингийн бие биш гэж хүн байдаг гэсэн л та. Тий. Тэгээ тэр хүн бол өвөө эмээ хоёртой маань намайг өсгөлдсөн. Тийм сайхан ах маань өөрөө насаараа гэр бүлтэй болоог л дээ. 2007 онд өнгөрсөн. Тэгээ хайртай бүхнээ бүгдийг Улаанбаатарын Нарангийн гэр тавиачаа тавьсан байх хэцүү л байт. Гэхдээ яах вэ? Тэр олсоодоо завсан тийм их хайр юу миний амьдрал даяа тэмд ингээд намайг тэтгээд тижээгээд тэрүүгээр би амьдрал одоо их тийм урам зоригтой их тийм сэтгэлийн хаттай амьдрсан л гэж боддоо шүү дээ. Тийм. Хүнтэй суугаад ээж болохтой яста бодогдож эхэлд юм байва. Эхлээд би ээж гэдэг хүнийг юу гэж боддог байсан юм уу? Намайг хаяад явсан. Ер нь л баг надад хэрэггүй хүн. Их л муу хүн гэж боддог байсан юм шиг байгаа юм. Тэгээд өөрөө ээж болохоор хөөрхөдөө бүсгүй хүн. Амьдрал юм чинь ямар ч байсан юм бэлээ. Хэцүү ч байсан юм байгаа биз. Тэгэл тийм өөрийнхөө одоо нэг тийм хүн ч хөөхт өөрөө хөөхтэй болохоор бас хүнийг нэг тийм арай л минжин сэтгэлтэй болд юм да. Ер нь эмэгтэй хүн төрхийн орон дээрх ээжийнхэн тухай их боддог. Ээж гүндэг хүнээ илүү их хайрладаг гэж бүсгүүчүүд маань ярьдаг шүү дээ, тийм тэгээд нэг хүүхдээ харахад яг тийм мэдрэх орж ирд юм байлээ. Ээж гэдэг хүнийг яста яг би л одоо том охин анхаарал ихэхтэй ээж мань байсан бол гэж бодчиход байсан. Та ээж гэдэг үгийг ер нь хэлжсэн үү? Бараг хэлж байгаагүй дээ. Манай хадам ээж их сайхан өгш байсан л та. Тийм мэдээж ээжигээ ээж гэлгүүл яг гэхдээ би ер нь насаараа ээж гэдэг үгнээс зайлсхийдэг гэсэн. Та өөрөө ч юм уу тэрийг тийм үгээр орлуулад яаж ийгэд хэлэхгүй байхсан гэж боддог гэсэн. Тэр бол одоо нөгөө таны амьдралын төвхтэй холбоотой байх. Тийм байх. Тийм л байсан баг ер нь. Ээжтэй хүн сайхан юмаа гэдэг үгийг хэлжсэн гэжсэн. Та хандаа. Тэгэд ер нь яг яагаад ээжигээ хайх вэ? Хүүхд тахтаа бол үүлэг үүж байгаа. Гоншлтхан. Тэгэл нөгөө хүү юм чинь хүн болгонд нөгөө эхэлсэн цэг гэж яддаг шин би тэр хүнээс улбаатай тэр хүнээс ургаж гарсан тэр хүн миний надад амьдрал бэлгэлсэн болохоор бас ямар хүн байд юм бол харчих байсан. Гэхдээ нөгөө залуу байхад омглон явхад гэдэг юм уу нэг их бодогдгол байсан та. Тэгээ хүн чинь жоохон нас ахаад ирэхээр жоохон уйхан болд юм уу? Тэг юм болгоныг тэгж нэг уучлангуу өршөөнгүү талаасаа хараад ер нь нэг ээжтэйгээ уулзаад үзхийнсэн гэж бодогдол байдаг болсон байна. Ээжтэйгээ нэг уулзмаар л байна да. Хамгийн гол хэлсэн. Тэгээд нэг ээжээс дуудах юмсан тэр ээжтэй хүн сайхан юмаа гэж хэлдэг төрөнд урдсан шүү дээ. Тэр чинь тийм ихгүй. Миний хань их олоолаа л да. 9 хүүхэдтэй айлын 7 дахь айлын хүүгээсээ бол багна. Тэгээд тэр үед намайг анх айл болж байгаа үед аав ээж тэгэл тэр чин тэр 9 хүүхдийн хань нижил өөр хүүхдүүд гээд гэр дөрөн хүмүүс цуглардаг цагаан сараар. Тийм тэгээд юу хийхэд ингээд ороод юу хийхэд тэр дотор би ганцаараа юм шиг санагдаад байсан байхгүй. Тийм хогондөгч. Эмзэг болчихдог байхгүй. Тэгэхдээ ер нь нэг тиймэрхүү л үед их санагддаг шүү дээ. Аав ээж тавьсан ч болоосаа гэж. Баярлалаа. Ээж эхнийхтэй дүүнер байгалах та. Таны ээж дахиад амьдрал зохиосон л байгаа. Байгаах уу? Тийм баг. Тэгэхдээ ер нь ингээд гэр бүл бүрэн бүтэн байх хэвээр. Ах дүүнэр нэг дор өсөх хэвээр. Тэгчээж тэдэн би нэг гэсэн сэтгэлтэй болдог. Юу юм бэ? Тэр манай над хэцгнэгтэй нэг дүү байна л да хэрэгтэй дүү. Тийм бид нар хаяа утсаар ирдэг. Надтай утсаар ирдэг ер нь нэлээ ярина шүү. А тэр хүн тэр цаана аягүй олон ах гэжтэй.
Тэд нэр тэгэл ойрдтна гэдэг байхгүй. Тэгэхээр гэр бүл салж болохгүй гоц. Тийм. Нэг байж ижил тэд нар чинь бие биенийхээ төлөө амьдрна. Бие биенийхээ төлөө сэтгэн бие биенийгээ гэсэн сэтгэлтэй байдаг юм байна гэж би боддیں۔ Бас нөгөө өндөгцөн штэ. Танд ихэнхдээ олон дүүнер гарч ирвэл та яах вэ? Сайхан л байгаа хта тий. Одоо сайхан л байх хэлгүүтэй бодвол. Би ер нь дүүтэй байж үзэг байж байгаа л да. Тэрний дүүтэй болсон гоё юм байл л тий. Ихчээгэл ороод ирэхээр юу илээ гэж бодохдоо гоё ч юм шиг санагдал шүү дээ. Ави мөнгөн хазарын 8 цэнгүүн 5 дээр Азийн алмилхийн 81-ийн шагаан дээр алиган салга өнөг хөл тэнцгнүүд дээр ангирын 2 дэгдээ жарган цэнг нүрэн дээр тосоо дотор чимээг тунгалан бичин би. Эмээ надад ааж өгдөг байсан 3 шүлэг. Пөө тийм. Өвөө надад баахан дуу зааж өгдөг байсан. Ава би өнөөдөр алтанда вавлада ээжээ би өнөөдөр эвтэнда вавлада. Оо ямар мундаг юм бэ? Яасан ч гангаахын ямар ч мундаг хүүхдийн тий. Хэлийн зингийн манай байшин барьж өгдөг байсан. Тэгээд бид нар хөдөө хашаанда хөдөөний гэртээ амьдэрдэг байсан. Тэгээд байшин дуусгаар өвөө хот явцсан байсан. Тэгээд эмээ бид 3 байшинтай орсон. Оо энэ арын байшин өвгөж ангийнхан барьж өгсөн юм уу тий? Харихтан тусалсан тий? Бараг тус өвөө дээврийн байшин барихад өвөө гараа зүссэн байсан. Хэрвээ эмээгийнх нь ээж нь үдчихвэл чи юу ч хэлхийг хүсдэг юм? Эмээгийн ээж нь байгууд би эмээд бас гоё сайхан даахаа. Таны ээжийг олохын тулд таны өгөх мэдээлэл бидэнд маш чухал. Тэгэхээр бас ээжийн талаар мэдж байгаа мэдээллүүдээ бидэнтэй хуваалцах болох уу? Одоо ээжийн талаар мэдж байгаа мэдээлэл гэж том бага. Гэхдээ яа манай ээж шараад орж намжилмаа гэдэг юм шиг байгаа юм. Та ээжтэй гомддгоо? Үгүй. Одоо гомддгоо. Яг тэгэл хүний л амьдрал штэ. Тэр хүн тийм шалтгаан байсан юм байгаа. Жаргалтай амьдрсан бол боллоо л да. Гэхдээ бүхэл бүтэн өөр хүүхдийнхээ амьдрал гэх юм уу тэр хүний өсөх насны аз жаргал тийм юмар сольж авсан амьдралын чэжим жаргалтай амьдрсан болол гэж боддоо шүү дээ. Жохон хатуухан дэлчих шиг боллоо те. За баярлалаа хчээ. Баяртай. За баярлалаа. Хилчин хүний гэргий байна гэдэг хэн бүхнийг хүсээд байх тавилан биш. Хэрвээ хилчнийг хүний гэргий болсон бол эмэгтэй хүн гэдэг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бол хайж одоо хилчин эх орон хоёрыг бол хамтд нь халамжлах хүндэт үүргийг бол хүлээдэг байгаамаа. Ингээд Ахмад хилчин Батхоёг өөрийн насаараа дагаж ханилж байсан ханыхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд бол ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн баг хамт олон бидэнд бол хандсан байгаамаа. Тэгээд нэвтрүүлгийн оролцогч Ахмад хилчин Батхоёг болон түүний гэргий алтан зулигч нараас бид нар бол тодорхой мэдээллүүдийг авлаа. Ингээд бидэнтэй цаг байгаарай. ТV8. Өнчирч хоцорсон бүсгүй хүсэлтийг биелүүлэхээр баг хамт олон бид баггүй ярилд гарлаа. Эрлийн явцад бид Сэлэнг аймгийн Мандал сумын Минжин хангаан 7 дугаар багийн засаг даргаар ажиллаж байгаад Гавьяаны амралтандаа гарсан Халзангийн Уланбаяр болон Тус сумын Занд орхон зочид буудлын хамт олонны тусламжийг авснаар Эрлийн гол зорилго болсон намжилмааг олж чадсан юм. Намрын налгар өдрүүдэд эхэлсэн эрэл өвлийн ихэнх сард өрдөнд хүрэхэд ойртсон байлаа. Хилчин хоёрог хамтд нь халамжилж байсан ханыхаа 49 жилийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж Ахмад хилчин Батхоёг бол бидэнд анхлан захаа бичсэн. Түүний хүсэлтийн дагуу ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн баг хамт олон бид баггүй эрлийн эцэст түүний гэргий алтан зулын ээж намжилмаагийн сургийг бол гаргаж чадсан байгааг үзэгч та бүхэнд доолгоё. Түүний ээж намжилмаагийн хувьд Сэлэнг аймгийн Мандал суманд ажиллаж амьдарч байгаа юм. Ингээд эрлийнхаа талаарх мэдээллийг нэвтрүүлгийн оролцогч алтан зулагчтай дуулгахаар ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн уран бүтээлчд бид 2 дахь Хүсгэл аймгийн Улаан уул суманд хүрэлцэн ирээд байгаа нь энэ юм а. Үзэж та бүхэн тавилан нэвтрүүлгээ өргөжтүүлэн хүлээн авч үзээрэй. Бидэнтэй цаг байгаарай. ТV8. Монгол орны аялал жуулчлалын голцсон болсон Дархтын Цэнхэр хотгорд жилийн 4 улирлыг нэгд ор үзнэ. Ийм онгон дагшин байгальтай сайхан нутагт суурьшсан нэвтрүүлгийн оролцогч нар биднийг ямар мэдээтэй ирж байгааг тааж ядан хүлээн.
За тавилан нэвтрүүлгийн баг хамт олон бид Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос гараад 25 км засамлаар 150 км шороогоор яваад оролцож байгаа гэрт дахиад ирж байна. За энэ удаад бол бид нэвтрүүлгийн үр дүнгээ дуулахаар бол ирж байна. Тэгээд зам харгуй бол өмнөх ирснийг бодвол нэлээ хүнд чанга байна. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэг дээр маань хил хамгаалахын ерхий газар болон Хилийн Тэг 257 дугаар анги бол хамтран ажиллаж байгаа болохоор ингээд тавилан нэвтрүүлгийн баг хамт олон цагаан боргоноор л туваад байна да. За ингээд одохгүй үзэж та бүхнийхээ нэвтрүүлгийн оролцогч нартайгаа уулзуулж эрлийнхаа талаарх мэдээллийг дуулахыг гэж бодож байна. Бидэнтэй зүг байгаарай. ТV8. За сайн байна уу та? Дахиад дууллаа. Сайн явж ирээ. Сайн дууллаа. Сайн уу? Дахиад дууллаа тий? За, имийн наам Бага. имитийн орш уулзч болох хэдүүлээ? За. Баггүй ирлийн үр дүнд таны ээжигийн сургийг бол гаргаж чадсан байгааг дуулахад таатай байна. Тэгээд та бүхнийхээ өгсөн мэдээллийн дагуу нэлээ хугацааг зарцууллаа. Тэгээд таны ээжи бол Шарав Жамц гэдэг хүнээр өгүүлдэг. Шарав Жамц юм л. Жамц би буруу тогтцсон юм байна. Тэгээд Шарав Жамц гэдэг угаар өгүүлдэг. Таны ээж 1953 онд төрсэн юм байна. Таны ээж байгаа одоо бол Сэлэнг аймгийн 110 сумын Мандал тосгонд ажиллаж амьдарч байгаа гавьяаны амралтанд гарчихсан. 53 оны үед одоо бас өдөр нэлээд өндөрлөж байгаа юм шиг байна. 68 хүрч байгаа юм уу да. Тийм байна. Бас сонсны хөцөл залуухан хүн бит юм шүү дээ. Тийм байна. Ноо сайхан мэдээд болгосон баярлалаа. Би хөгшин хүн байх юм баг гэж бодсон. За та дээр ирэхэд манай эцэг нэгтээ дүү маань их олон ах トゥ нартай гэж ярьж байсан тий. Тий. Та өөрөө 7 нүтэй. Хөө ямар юм бэ? За. Энэ бол таны ээжигийн залуугийн зураг. За. Ихт нүд найрлцаа юм уу? Та бол 7 нүтэй болж таарж байна. Тийм бай, сайхан улсуудад юм байна. Манай дүү бол царайлаг сайхан өхөн ба шүү дээ. Тийм гоё өхөн ба шүү дээ. Нүд хөмсгөн. Энэ намайг жаахан байхад манай ээжийг хальт харсан улсад ээж нь их сайхан өхөн байсан гэл тэгээд үний юм шүү. Одоо энэ өтөлсөн зургийн ч гэсэн бас анууд тойлотой юм байна. Тэр одоо намайг мэдж байгаа л санаж байгаа л. Тэрийг бид нар мэдэхгүй байна. Яагаад гэвэл сорог гаргаад хамгийн түрүүнд баг хамт олон бид танд дуулгах учиртай байгаа. За тэгээд таныг явъя очиод уулзъя гэвэл бид нар таныг аваад гэрт нь очино. За тэгээ явах юм уу? Одоо шууд уу? Хэрвээ та явахаар шийдвэл таныг манай баг хамт олон бид аваад Хөвсгөл аймгийн төв ороод цаашаа шууд Сэлэнг аймгийн 110 хот зорих болно. Тэгээд. Яа. Одоо юм. За тий. За. Сосон итгэмээргүй тий. Ээж нь эсэм мэнд энх тун хамдэрж байгааг сонссон алтан зул баярлаж гомдох нь зэрэгцэн. Хар нялх байхад нь орхиод явсанд гомдох хэдий ч бүлээн гарнаас нь атгах боломж байгаад нь тэр баярлана. Эмээгээ ээжтэй нотиж ээжтэйгээ уулзахлахаар би хамт дагаж явж байгаа юм. Эмээгүй өвөтөө унтаж чаддгүй би. Эмээтэйгээ унтдаг би. Яа, болсон. Эмээгээ салхалхан танайгээ ирдлээ. Амьдэрч байгаарай. За тэгвэл. За. Өдөр анаагаа 7 өдөр энэ тий. Сайхан өдөр байна. Танаа бидний ирэхэд сайхан налган намар өдөр өгчлээ. Сайхан 7 хан байна. Харин сайхан байлаа.
тэнгэр муудах маяг орхол юм гэсэн. Ингээл явхандаа. Сайн чийж санагдаад. Хайр тэн амьдрал оршдог. Тавилан нэвтрүүлэг. Эрлийн гол зорилго болсон намжилма түүний хүүхдүүд нэвтрүүлгийн оролцогч Алтанзул болон баг хамт олон биднийг Сэлэнг аймгийн Мандал суманд ирснийг мэдээгүй юм. Ээжийн эрүүл мэнд, тухайн гэр бүлийн гишүүд, зан ариншин гэд судалж болох бүх зүйлийг мэдсэний үндсэн дээр бид намжилмаагаан дунд охин Алтан туяатай утсаар холбогдлоо. Тухайн үед дунд охин Алтан туяагийн хувьд гэрийнхээ ойролцоо дэлгүүр орох гээд явсан байсан учраас дэлгүүрийн гадаа хүлээж байгаад уулзахаар болсон юм. Манай нэвтрүүлэгт хаяглан нэгэн цагтал ирсэн. Тэр нь бол одоо төрсөн ээжтэйгээ уулзах цаг ирсэн. Хөөе, ямар сайн юм. Тэгвэл би одоо санаж байна Алтанзул. Яг үнэ. Тийм би санаж байна. Би хүүхдээс л та аав маань бид хэлдэг байсан. Манай хамгийн том их ээжтэй хамт байжгаад манай аав дээр 3 настайраад 18 настай яг хөө тэгээд би тэд аавтайгаа тавлаа үлдсэн. Тэгээд аав их сайн ярьдаг байсан. Ер нь бол нөгөө нэг би бол айгуу сайн санаж байна. Дотроос бодтгол байсан. Хүний их хүн л ээж юм чи мэдээж дотроо тий ингээд одоо өөрөө яг хуу настай хүн жоохон чадал цансаар нь хүрэхгүй юм хон бичин энэ тэр гэхгүй би болохоор яг нөгөө ээжийг жоохон сүүлүүд би өгж болохоор эмлэг домлог гээл тэрэн дээр анхаарат байгаа учраас яг ийм зүйл болно гэж стаад зүгээр би ингэж бодсон. Ээж одоо нөгөө сүүлүүд би энэ өвдөр нутаг явна хөвсгөл явна гэдэг болохоор тэнд л ах トゥ ус нь байдаг баг. Нутгаас гараад айгүй удацсан юм чинь гэснээс яг ингээд гараад ирнэ гэж стаад боддог ш. Зүгээр ингээд яг би уулзаагүй ч гэсэн тий би ч одоо айгүй уяхан штэ юмд. Надад айгүй сайхан санагдчихээн. Уулзах та. Уулзах би бол холоос ч гэсэн хараад уулзаад бид нар байгаа шүү. Бид нар ингээ олоолаа шүү гэж мэдрүүлгээ хийх хүсэж байна. Би чи ер нь ингээд бусдтай амар хайрдаг байх тустай штэ тий. Хүний амьдралд айгүй сайхан зүйл олон тохиолдог. Зүгээр ингээд тулаад ороод ирэхээр би бол ингээ үзэхэд яг ингээ дагаад үйлжсэн юм. Яг ингээ ороод ирнэ. Би тэр хүний хизээж хараагүй ч гэсэн миний ээжээс төрсэн миний ихч байгааг ихэд ингээ санагдах надад айгүй гой санагдчих. Үнэхээр өстө гайхалтай зүйл амьдралд байдаг бол нэр байдаг юм. Би өстө ингээ яриа сууж ингэж бодохгүйсэн шүү дээ. Нэвтрүүлгийн оролцогч Алтанзултай адилхан цангинсан дуутай бүсгүйд учир байдлыг ойлгуулснаар баг хамт олон бидэнд багхан ч гэсэн амьсгал авах боломж олдлоо. Эгчигийн нэг ч удаа харж байгаагүй ч нэрийг нь сэтгэлдэн сийлсэн бүсгүй баярын нулимсаан барьж үл дийлнэ. Уйлал онж байгаа үсттэй ингээд нэг хүний өмнөөс цоглох зүрхтэй бусдыг баярлуулах юм сэтгэлтэй хүмүүсийн ажил ус дандаа бүтдэг болохоор хүн болгон баярлж хүлээж авдаг баг. Би л бол тэгж бодоод байна. Ер нь хизээ нэг өдөр ингээд нөгөө тавилан нэвтрүүлгийн гол дүр болно гэж ерөөсө бодож байгаагүй юу? Бодож байгаагүй шүү дээ тий. Ер нь ястаа бодож байгаагүй юм бэ? Ингээд яг дагаад ингээд уйлаад огшоод хүмүүсийн ингээд нэг юмыг ингээд мэдрэх нэг өөр дээр ирэхээр бүр энэ дотор нэг юм ингээд одоо ингээд энэ толгойн чи ингээд багтаж ядаад байна шүү дээ. Яа одоо би ястаа яах вүлээ энэ тэрэч гэдэг юм. Ер нь ингээд одоо тэгээд та нар надтай ирээд уулзахад би их чагаа нэрийг хэлээд ингээд тогтолж байгаа юм чинь тий. Би одоо тэр хүн дээр ингээд яваад очино гэхээр надад та ястаа л нэг сэтгэл дотор нэг сонин байна. Болж байна шүү дээ. Тий нэг ер нь сонин байна. Гэтэ ойлгохосоо илүүтэй хэцэгээ хараад айгүй өрл өста баярлалаа гэдээ айгүй хайрламар л байна. За тэгвэл цагийн дараа уулзъя. За тэгээ. Би амар ядарсан. Тэгш юм уу? Засмал замаар явахад боожээгүй. Засмал замаар явахгүй яасан надаа. Ядарсангүй сайхан явж ирлээ. Тогтоо тухта та бүхнийхээ хичээл зүтгэлээ. Ерөөсөө Хизээч харж байгаагүй ээжтэйгээ уулзахаар энд ирчлээ яг ямар сэтгэл төрт юм бол их догдолдог юм байна уу? Тий, догдлоод яг нэг тийм үгээр илэрхийлж болж чадахгүй байна. Тэг ямар ч байсан нэг тийм юм хүлээгээл одоо хизээ уулзах юм бол гэж бодогдоод ч байгаа юм шиг сэтгэл их догдлол байна да. Ээжигээ олж уулзъя надад ах トゥ байна уу гэдэг чинь ийм байхгүй юу?
Мэдээж миний ээж чинь сэл золоохон хүмүүс амьдралаа үргэлжлүүлсэн байж таараа. Ахаад хүүхэдтэй болсон байж таараа. Тэд нар хүүхэдтэй байж таараа. Би өөрөө 2 охинтой байдаг. Юмыг яаж мэдвэхтэй амьдрал бас хэцүү шүү дээ. Тэр би нэгэ танихгүй явж байгаад таарчвал яа ураг удмаа төрөл саднаа мэднэ гэдэг чинь одоо хамгийн их чухал юм болоо гэж бодоод би хамгийн гол нь уулзъя гэж бодсон байхгүй юу. Тэгэл тэр том сайхан залуучууд явж байгаа л миний том сайхан бүсгүйчүүдтэй таарчвал яа. Амар байгаа ч тийм. За одоо л 12 цаг 43 минут болж байна. Таныг бид нар ээжтэй тань 14 цагт уулзуулна. Гэхдээ ээж тань хараахан бас таны тухай мэдээг байгаа. Сайхан мэдээ сонссон Алтан туяа өөрийн эгч дүүнэрийн хамт Алтан зул эгчигийн угтаж авахар ирж байна. Хизээч нэгнэн харж байгаагүй эгч дүүнэр 40 гаруй жилийн дараа алд цэнхэр хадаг аяг дүүрэн сүү баярын нулимстайгаар инхүү уулзж байна. Бүгдөө дүүнэр нөө тий. Энэ хамгийн том байна. Одоо яг битээ нэг тоглож жоохон бахтай би аяг юу адагсан тэгээд тэрнээс холдчиход одоо ингээд ирсэн гэхээр бүр баярлаад миний ганц дотны хүн ирж энэ даа гэж одоо сууж машин дотор уйсраа яварсан нөхрийгээ сая энэ буулгачихгүй гэд яварсан те намайг чи энэ буулгачаад өөрөө авчихгүй гэд яварсан нөхөртөө сая тэгээд байгаа байхгүй. Тэгээд Алтан зул гэдэг нэрийг бол би одоо үдий 51 нас хүртэл ингээл удаал явдаг гэсэн. За сайн явж ирөө. Одоо ээжийг ер нь төсөөлж байгаа болоо төөргөө. Яаж танил? Зургаар нээж ер нь төсөөлж байна уу? Үгүй аа ястаа мэдгүй. Бодол яг ээжийн царайлаа л та. Би ч одоо яг өөрөө ээжлтэй одоо яг байж байна. Ээж одоо 68 настай. За. Одоо ганц байж байгаа. Тэгээд ямар сэнтэй та бэлэн байна уу гэсэн чи сая бэлэн байна гэдэг сая уцаар явсан. Манай мааваг нэг ихчтэй гэдэг байсан юм аа. Тэгэхээр Алтан зул эгчийн маань ихч болж таарж байгаа юм. Тийм байна. Яаж одоо нэг Өөрөө за Алтан зул эгч айлын том 7 дүүтэйтэй гэж бодоодсэн чинь дахиад нэг ихчтэй болчих юм. Яг дээрээ Сэлэнг аймагт сурж байгаа 1-р 10 жилдээ төгсөөд тэгээд одоо энэгээр ингээл амьдрал 100 араар амьдрал гэдэг байж та. Тэгэхээр 5 настай гэхээр 5 хүүхд тахын бага насны явдлаа сайн санаж ин та тий? Сайн санаа. Би ч нөгөө яг ээж яг өвөөтэй байж та шарал зэмс гэдэг хүнтэй байж та намаа гаргасан оюутан ангаахын 1-р курс байж та намаа гаргасан. Би тэрийг бол аяг мартдаг байхгүй. Тэгээ Алтан зул гэдэг нэрийг бол би болоод аягүй сайн мэднэ. Тэгтээ одоо зүс танихгүй дээ гэж бодож байна. Манай балчмаа гэж чи ихчтэй ихчигээ олж уулзараа гэдэг байсан байхгүй. Харин би тэг гайхаад бас 7 дүүтэй яагаад надад ихч байдаг юм бол манай аав хутлаа ярина гэж баймааргүй би ихчтэй байх хэрэгтэй гэж бодоод гайхаад байсан байхгүй. Хараагүй згсэн сэтгэл дотор улаасаа л нэг ээжээ хөвлөд бодсон хүмүүс чинь хүн холбоо гэж зүйл байдаг. Тэгэл үнэхээр сэтгэл тал үндэ ингээд тулаад ирэхээр энэ дотор л ингээд байдаг юм байна. Айгүй их зүйл ярмаар ингээд бүх зүйлээ ярилцмаар бүх зүйлээ хуваалцмаар тэгээд одоо ганцаараа биш бүгдээрээ шүү гэдэг айгүй сайхан зүйл те бид нар бүгд энэ сайхан түүхийг ээжийнхээ хэлгээс боожоод хол өссөн байсан бид нар бүгдээрээ зөв хөвшөлтэй сайн сайхан хүмүүс болж яваад би хамгийн их баяртай байна. Тэгэд ихчигээ бидрийгээ зориод ирсэнд ингээд сэтгэл бүр одоо энэ хоёр маань бүр юм хэлж чадахгүй. Би бас нөө түрүүний жоох ингээд уйлцсан болохоор бүр амар тийм энэ дотор бүр өөрийнхөө ингээд сэтгэлийг сайхан илэрхийлэх юмсан гэж бодоод бүр би л одоо ястаа ингээд ихчтэй ястаа нэрэ энэ бол ерөөсөө аса ээж бол одоо таныг хараад бүр ингээд санаанд нь ч орохгүй мэдэхгүй байгаа болохоор зүгээр ямар ч байсан нэг хамаатны хүн ирэх байхаа гэдэг зүйл өгсөн. Тэрээс бусдыг мэдэхгүй байгаа болохоор ээж бол одоо ястаа нэрэ одоо яаж хөлөөж авах уу гэдэг л одоо зүгээр ээж бол үнэндээ л гэхдээ ээж бол үнэндээ таныг ингээд зүрх сэтгэлдээ бол мэдээж өөр хүүхэд ингээд зүрх сэтгэл байнга тэгдчихдэг болохоор хэвээр хамгийн их хүсэн хүлээсэн хүн таал байгаа.
тийм охин байх хэвээр одоо Өсгөл явмаар байна. Хатан нэртэйгээ уулзмаар байна гэд ээж данд ярьдаг байхгүй. Тэгээ за Манай чинь тэг хөвсгөлийн юм бол таарч байна. хөвсгөлийн хүн ээж хөвсгөлийн цагаан уулга. Оо яна би чинь тэгвэл нутагтаа очиж Хүний амьдралд нүдэрмхийн зуурт юу ч өөрчлөгдөж болдог гэдгийг энэхүү уулзалтаас харж болно. Насаараа хүний ганц охин явсан энэл бүсгүй нэг ихч 7 дүүтэй боллоо. Говь нутгийн бүсгүй гэж бодож явсан тэрээр Хөвсгөл аймгийн унган хүүхэд болж хуурсан юм. Гэвэн тийм өнөр ололцсон. Таних дотн санагдлаа. Тий, ихчтэй гэдгээ бол би ааваасаа сонсч байсан. Чи нэг ихчтэй шүү, ихчтэйгээ уулзаарай гэж аав маань захидаг байсан. Тэгээ аав маань их эрт намайг бага байхад өнгөрсөн болохоор. Одоо нэг 6-7 настайсан баха. Тэр явцал байх гэж бодож байна. Гэвэнт тийм олон адилхан хүн гараад ирэхэр чинь юу илээ гэж бодогдсон юм ба. Тэгээ ялчгүй харахад бол бид нар төстэй юм байна. Гэхдээ бас нэг сони юм байна. Саяны уулзалтаас би өөрөө хөвсгөлийн хүн болж таарлаа шүү дээ. Гарал үүслээрээ. Тэгээ ер нь хүн ингэж ураг удмаа мэдэх ёстой юм байна. Би ч одоо өөрийгөө яг хөвсгөлийн хүн биш, хөвсгөл суурсан. Гэхдээ Хөвсгөл аймгийн улаан уулын хүн гэж хэлэх дуртай гэдээсэн чи би үнэхээр л хөвсгөлийн хүн байсан байна. Тэгвэл сайн уу? Тийм тэгэж таарлаа. Хальтхан 5 минутын уулзалтаар би баг ураг удмаа бас мэдэх шиг боллоо. Зарим нэг хүний нэрийг дууллаа тий. Тэгж би өөрийнхөө тухай юу ч мэддэггүй байсан шүү дээ. Та түр машиндаа сууж ишвэ за. Бид хэд ороод таны тухай ээжд тань хэлээд ээжтэй тань багахан хугацаанд ярилцчаад тэгээ буцаж гарч ирээд таныг авъя болох уу? Нэвтрүүлгийн турш асуулт хэвээр байсан. Эрлийн гол зорилго болох оролцогч Алтан зулын төрсөн ээж энэ гэрт бий. Ингээд баг хамтуулан бид түүнтэй уулзахаар төрүүлж оров. Цэнхэр торгон дээлэрийн гойсон буурал гэрийн зүүн талд суун харагдана. Хүн дээр өвдөж, өвчнөдөө шансан тэрээр их л ядрангүй байгаа нь түүний царайнаас илхэн харагдана. Намжламагч хоёлоо үзэгчтэй өндлөд маск авч идэх үү? Бидний хувьд халдвар хамгаалтын дэглэмийг чанлан сахиж байгаа. ТV 8 телевизийн уран бүтээлчид бүгдээрээ вакциндаа хамрагдсан. Би харин 3 дахь л хийлгээгүй. Өнөөдөр хийлгэх гэж явж исэн чинь 2 дахь удаа хийлгэсэн. Тэгээ өнөөдөр 3 дахь хийлгэх гэж явж исэн чи хүүхдүүд замаас уцтаа тэгээд иргэд ирсэн. За би гайгүй юу? За яах вэ? Ерөнхийдөө яах вэ? Бүр их муу байснаа бодоод гайгүй. Одоо эмийн гад нөлөөг нь үү? Тийм мар өвдөө тэгээд хатад эмлэгдэж байгаа яах гайгүй тэгээд. Одоо та хинтэйг амьдэрдэг юм? Одоо бол ингээд энэ гэртээ бол ганцаараа. Энэ манай баг охиных. Хүүхдүүд бол ингээд ногтод зүү хараад энэ гэртээ ингээд ганцаараа л байж. Таныг хаах ёстой хин нэг юм бий юу? Одоо мэдхгүй ма би ч одоо багаасаа нутгаасаа гараад ах トゥ угаа мэддэггүй ч дээ угаасаа. Алтан гэрэл. Алтан гэрэл. Алтан гэрэл. Алтан зул гэдэг хүн бодоод намайг сурж магадгүй алтан гэрэл гэхээр би сайн ойлгохгүй. Алтан гэрэл гэдэг хүний охин. Алтан зул. Оо миний охин биш үү? Тийш тийм миний охин шүү дээ тэр чинь. Тэгээ ирсэн юм уу? Яа ч юу сурахтаа тань гэдэг чинь. Тий алтан гэрлийг алтан зул гэж чаа. Тийм үү? Тий алтан гэрэл охтой алтан зул. Та охиныхоо өмнө хайж байсан уу? Одоо танихгүй хадаа нэр нь бол байдгийг. Нэрийг нь дандаа бодж идэх охин нэг тэгээд одоо өөрийн нь танихгүй одоо хөгшин хүүхэн болчихсон ба. Тухайн үед яг яагаад охиноосоо холдох болов та? Оо яах вэ? Нэг яагаад нэг дорнот руу нэг ажилд яваад тэгээд аав нь насаараа эмээ өөдөр нь орхисон. Алтан гэрлийн аав ээж тэр охиноогоо орхисон байхгүй юу? Тэгээ над
тэгэл өрөөсөө би сэлэнгэрөө өрөөд ирсэн. Тэгээд тэрнээс хойш мэдгүй. Тэгээд аав нь нас ороод эмээ өвөө нь нас орцсон. Тэгээд нэг ер нь та сураг тавиал байдаг байсан юм байна. Тавьсан. Тэгээд охинтойгоо уулзсан гээд уган бодоод идэг. Тэгээ одоо би юм уутахтай зэрэг одоо ч уулзахгүй дээ л гэж бодож. Тэгэл байж. Таны охин таныг 40 гаруй жил хайсан. Би бас охиныхоо хайдгил юм хот мот ороод ярмагт байсан. Тэгээд эмээ өвөө өнгөрөөд аав нь нас ороод тэгээд тэр ах нь архинд орсон юм байлээ. Тэгээд уулзалдаж чадаагүй тэр ахтай. Та бид 40 гаруй жилийн өмнө та нарын хооронд ямар асуудал үүснэг бол шүүх цаг биш. Нэвтрүүлгийн оролцогчийн хүсэл мөрөөдлийг бол бид биелүүлэхийн төлөө TV8 телевизийн талын нэвтрүүлгийн уран бүтээлчид энэ хүртэл ирсэн байгаамаа. Тэгээд та охинтойгоо уулзах уу? Уулзах. Ирсэн бол уулзах шүү дээ. Сургалаад сургыг гаргаж чадахгүй болохоор дач ээж нь одоо ингэж би хаамуу таньчин тэгээд удахгүй хэлгүүдээ та охинтойгоо уулзах чадахгүй мэн даа. Сүүлийн үед тэгж боддог болсон. Тэгээд ер нь сүүлийн охиноо байнга бодож байна уу та? Охиноо байнга бодож байна уу? Байнга боддог би. Миний охиныг алтан цууд гэдэг чтэй одоо хааны явдсан юм бол да. Нэг сурсан асуусан Солонгос явсан. Гиснүү Солонгос яваад ирсэн гэсэн нэг сураг сонссон. Тэгээ нөхөр нь зэргийн газар ажилтгийн инлээгээд нөхөртэйгээ зэргийн газар ажилтгийн инлээгээд нэг сонссон. Тэгээ дам яриагаар өшөө ахгүй мэдгүй. Гаднаас таны охин алтан цол орж ирж байна. Охиноо үлээж авна уу? Ханигаан ээжтэй нь уулзуулах гэсэн Ахмад Хилчний мөрөөдөл, ээжийнхээ бүлээн гараас атгахыг хүссэн охин үрийн хүсэл энэ цаг үед биеийн олж ээж нь охинтойгоо, охин нь ижийтэйгэн 49 жилийн дараа уулзлаа. Яг уутын нуур. Харин уутын за энэ нөөрэ. За амар нөө ээж. Ээж намайг жоохон тагоолт хэлсэн бэ. Тэр сайн юм нөө. За сайн. За таам сайн. Сайхан өндөр нас наслсан байна. Яг уу ээж нь одоо ингээд чамайг дандаа боддог. Яг ээжийн хамрыг дуурасан томоод багын төрхөн байна. Байна. Харин тийм нэг тийм том амартай шүү дээ. Тэг сайн яг ээжтэйгээ адилхан юм байна. Манайхан том амартай дөө яг уу тэгээд ээж надад дал хөрлөө одоо юу ах уу тэгээд одоо таримтай зөвлөн миний охин байдаг хүн болгонд ярина. Тэнийг бараг нь харах юмсан. Ээж дээр ирсэн өстой баярлж байна. Тэгэл байна дөө хөөч. Тэгээд том болсон багц та. Тэнийг охиныгоо нэг ядахтаа нэг ухаантай байхад охиныгоо харах юмсан даа гэж ээж. Дандаа боддог. Тэгээд дүүнэрт чинь ярина. Одоо алтан цул гээд ингээ байлжваа бол мэдж байгаа чамайг тийм байна. Бусд нь бол мэдэхгүй тэгээд охинтойгоо нэг уулзсан даа миний охин хаана явдаг болоо. Тэгээ нэг энэ виштэй нэг таарлцсан. Энэ виш гэдэг маань ямар юм лээ? Яга аавын чинь дүү. Би биш үү? Тий. Тэгээд цогтуу явсан тэгээд юм ч өдөгтэй юм ярьж чадаагүй. Та охины чинь танихгүй манихгүй гэдэг юм донгосоод тэгээд бол. Ах маань харин тийм намайг ирнэ. Өөнд хэлэх дургуултай. За тэгээд идэж. За энэ миний зээ охин. Догон дээр нүсч. За энэ миний зээ охин. Зээ. Тийм том охин юм охин. Зээ. Охин хоёр охин. Зээтэй болцаа. Зээтэй болсон. Та ч одоо 30 таа болсон. Дад үрж чи ч одоо 30 гараад
Би ч одоо 48 эсвэл жан да ээж юм. Одоо манай охин. Тийм. Том охин маань гэр бүл болсон 2 хүүхэдтэй. Одоо ахаад нэг жижигхэн зээ байгаа надаа. Эсвэл нь дүүдэтэй миний охин. Намайг яваад нэг алдааг нь асуусан гэж. Хууц тийм ээ, хууц тийм ээ. Нэвтрүүлгийн оролцогч Алтан зул нулимсаа дутгис залгиж харагдана. Тэр өнөөдөр тэнгэрт дэвшсэн аав, өвөө, эмээгээ хамгийн ихээр санан өгүүлж байгаагаа бидэнтэй хуваалцсан юм. Амнэсэн бол гэж бодогт юм. Аагаа айгуух санаж. Өвөө нэг санаж. Яа, ханза одоо ойлгохгүй. Одоо хоёул уйл нэгний олоолохгүй шүү. Аял уйл нэгний олоолохгүй шинж. Ээж жилх хэвээр айгүй юу юм бэ? Тий. Тэр нөгөө ерөөсөө амьдралдаа харж байгаагүй хүнийг ээжээгээ дуудах бүр хэцүү юм байна. Дасан загцахад нэлээд цаг хугацаа хэрэгтэй юм шиг байна. Би ч одоо насаараа л хүний ганц охин явуулаа. Тэр хүмүүсийн буйнаар ёстанаар өсгийн жаргалыг цаах үзлээ. Тэгээд ээж нөгөөг байх энэ хүний яриа үнэн байх гэж бодчихин тий. Тэгээд ээжтэй одоо энэ хүнтэй уулзахаас их сайхан байлаа. Гийгэн тань 2 насаар хөгшөртлээ. Миний төрсөн мон хүртэл буруу болж таарсан уу яасан тий. Саядар манай нэг дүү хэлж явах шиг байлаа. Тавилан нэвтрүүлгийг үзэж уйлж яснаас өөрөө энэ нэвтрүүлэгт оролцоод уйлж явах юм чинь сансангүй. Нэрээ бас тийм байд юм байна. Гэтэ өнөөдөр ханийхаа сайхан хамт олноо бас бахархаж байна. Хэлийн цэргийнхээ хамт олноор хэлийн тэг 257 дугаар ангийнхаа хамт олноор та сайхан байна. Тэгээ та тавилан нэвтрүүлгийнхээ хамт олно. Хэлийн цэргийнхээ хил хамгаалах ерөнхий газрынхаа нийт бүрэлдэхүүн хэлийн 0257 дугаар ангийнхандаа баярлсан талархснаа дахин илэрхийлье. Амьдрал баян гэж энэ л байх та. Гэнэт нэг л өдөр дүүн эгчтэй, ээж нь охинтой болж тэд дахин бүл нэмлээ. Нэг ч гэсэн ээжийн элгийг твтээж, нэг гэр бүлийн асуултын хариултыг эзэлэхэд хамтран ажилласан хил хамгаалах ерөнхий газар болон Хэлийн тэг 257 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Сэлэнг аймгийн Мандал сумын Цанд орхон зочид буудлын хамт олонд талархал илэрхийлье. Одоо ингээд 7 жилийн дараа ээж маань ингээд охинтойгоо уулзаж байгаа болохоор одоо ингээд аюух баяртай байна. Миний их жирлээ гэдэг амар том тийм дүүрэн тийм л амар том юм дүүрэн жаргалтай л мэдрэмж төрж байна. Өнөөдөр л сонссон шүү. Тэрнээс одоо сонсоогүй шүү. Тийм. Ер нь ихжийнхэн тухайн өмнө сонсч байсан үгүй. Юу ч ярихал мэдэхгүй л тийм нэг баярлсан, хөөрсөн, догдолсон. Уул нь энэ хүнийг ийм нэртэй ийм хүн байдаг гэж яг хоо сонсч байсан ээж аваасаа. Та нарын ихч гэж нэг тийм хүн байгаа. Чухам тэгээд амьд өгснгийг мэдэхгүй. Тэгээд одоо 49 жилийн дараа ингээд бидний сураад ирнэ гэдэг чинь үнэндээ л дээрээ юу ч хэлхэл мэдэхгүй энэ би бол үнэндээ. За баярлалаа. Тэгээд та бүхэндээ элэг бүтэн амьдрал гэр дөөрөн аз жаргалыг хүсье өрөө. Тэгээд өнгөрсөн 40 гаруй жил охиндоо өгч чадаагүй хайр инэрлийг өгөхийн төлөө эрүүл сарвал их уртадаа насалж урт наслаараа ихчээ тэгээд жаргал бүхнийг хүсье. Баярлалаа. Эрэл дотор шиг. Тавилан нэвтрүүлэгтэй хамтдаагаа ирэх үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тавилан нэвтрүүлгийн энэ удаагийн зорилго бол биелэлээ олж ээжхэн хоёрыг 49 жилийн дараа уулзаллаа. Тавилан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар дээр хамтран ажилласан хил хамгаалах ерөнхий газар болон Хэлийн тэг 257 дугаар ангийн бие бүрэлдэхүүн баг хамт олонд талархснаа илэрхийлье. Бидэнтэй зүг байгаарай. ТV8.